Хиймэл оюун ухаан өнөөдөр хүн төрөлхтний хөгжлийг тодорхойлох хамгийн том технологийн хувьсгал болоод байна. Өдөр бүр шинэ боломжууд нээгдэж байгаа ч үүнийг дагаад ажлын байр, ёс зүй, аюулгүй байдал хүний ирээдүйн талаарх асуулт болгоомжлолыг дагуулсаар. Хиймэл оюун ухаан үнэхээр хүнийг орлох уу? Эсвэл хүний амьдралыг илүү аюулгүй, илүү тав тухтай, илүү хүртээмжтэй болгох найдвартай хамтрагч байж чадах уу? Энэ асуултын хариуг эрэлхийлэхээр Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн уран бүтээлчид бид хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг болох Бүгд найрамдах Солонгос улсыг зорилоо. Бүгд найрамдах Солонгос улсын хэрэгжүүлж байгаа AI хөгжлийн болгон гол үзэлбэр нь хүнийг орлох ус харин хүнийг хамгаалж дэмжихэд оршдог. Иргэн бүр хиймэл оюун ухааны үүрэг хожийг агаар мэт адил дэгш бүртгэж өдөр тутмын амьдралд ашиглах боломжтой AI суурьтай нийгмийг зохицохоор тус улс ажиллаж байна. AI өнөөдөр энэ улсад хэрхэн иргэдийн амьдралын салшгүй нэгээс болсон бэ? Эдгээр асуултын хариултыг бид бүгд найрамдах Солонгос улсаас бэлтгэсэн нэвтрүүлгээрээ хүргэхийг зорилоо. AI 기본 사회에 대해서 질문을 Дэлхийд даяар даяарчлагдж байгаа энэ үед бүх улс орнууд хиймэл оюуныг хэрхэн амьдралд ойрхон байлгах уу гэдэгт анхаарлаа хандуулж олон төрлийн ажлууд хийж байгаа. Монгол улсын төрийн болон хувийн хвшлийн компаниуд ч олон ажил өрнүүлж байгаа болов уу гэж бодож байна. Түүнтэй адилхан бүгд найрамдах Солонгос улс хиймэл оюун ухааны салбарт зарцуулах хөрөнгө оруулалт, өрсөлдөх чадварын хувьд боловсон хүчнээ бэлдэх, технологиг хэрхэн сайжруулах, мөн стратегийн бодлогын хувьд хэрхэн хөгжүүлэх зэрэг нэн чухал алхмуудыг хийж байна. Гэхдээ бодлого гаргаж хэрэгжүүлж байгаа ажлын дунд орхигдоод байгаа нэг зүйл бий. Тэр нь хиймэл оюун ухааныг эгэл жирийн иргэн хэрхэн ашиглаж амьдрах вэ гэдэг асуулт юм. Энийг бид хиймэл оюун ухааны суурь нийгмийн бодлого гэж хэлээд байгаа юм. Улс орон бүр хиймэл оюун ухааны салбарт анхаарлаа хандуулж бусад улсаас хөгжлийн хувьд хоцорч байна уу үгүй юу гэдэгт санаа зовж дүгнэлт гарган өрсөлдөж байна. Энэ тал дээр хөрөнгө оруулж байгаа ч гэсэн бусад орнуудаас хоцрохгүй тулд хэрхэн хөгжүүлж явах вэ гэдэг нь өөрөө нийгмийн асуудал болоод байгаа юм. Гэхдээ сайн тал нь хиймэл оюун ухаанаар дамжуулан өнгөрсөн нийгэмд шийдвэрлэж чадаагүй асуудлуудад гарц гаргалгаа олж чадна гэж бодож байна. Жишээлбэл эрүүл мэндийн байгууллагаас үйлчилгээ авах, мөн боловсролын зөрүүтэй байдлыг тэгш хүртээмжтэй болгох гэх мэтчлэн тухайлсан салбарт үр ашигтай ажиллаж болох хэмжээнд хүрээд байна. Халим их сургуулийн секретар тэмдэг. Тус эмнэлэг AI технологиг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг өндөр ур чадвар, өндөр үнэлэмж чардсан мэрэгжлийн ажилд биедан ажиллах боломжийг бүрдүүлжээ. Энэ нь хиймэл оюун ухаан хүнийг орлох бус хөдөлмөр эрхлэхэд тэгш бүртэмж бий болгож байгаа AI суурьтай нийгмийн халамжийн бодит жишээ болж байна. Манай эмнэлэг 2022 оноос эхлэн аж үйлдвэр харилцаа холбооны яамны төсөвт бодлогын хүрээнд роботуудыг үйл ажиллагаанд нэвтрүүлсэн. Өнөөдөр нийт 78 робот ажиллаж байгаагаас 22 нь бүрэн автомат гормоор үйлчилгээ үзүүлж байна. Эдгээр робот нь эмнэлгийн хэрэгсэл, шинжилгээний эдүүдийг зөвөрлөхөөс гадна үйлчлүүлэгчдэд чиглэл зааж, мэдээлэл хүргэх зэрэг олон төрлийн ажлыг гүйцэтгэдэг юм. Эмнэлэг бол хүн олноор төвлөрдөг, тасралтгүй үйлчилгээ шаарддаг байгууллага. Ийм орчинд роботын хэрэглээ нь хүний нөөцийн ачааллыг бууруулж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд бодит үр дүн үзүүлж байгаа юм. Гэвч энэхүү технологи нэвтэрснээр роботын ажиллагааг хянах, програм хангамжийн доголдлыг илрүүлэх, засвар үйлчилгээг хариуцах шинэ төрлийн мэргэжилтнүүд шаардлагатай болсон юм. Иймээс бид хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэнийг энэ чиглэлээр ажиллуулж эхэлсэн төдийгүй мэргэжил дээшлүүлэх сургалтын байгууллагуудтай хамтран роботын ашиглалт, засвар үйлчилгээний шинэ хөтөлбөр боловсруулж технологитой хөл нийлүүлэн хөгжих хүний нөөцийг системтэйгээр бэлтгэж байгаа юм. Би энэ эмнэлэгт ажиллаад 6 сар болж байна. Үйлчилгээний роботуудын ажиллагааг хянаж, гарсан гэмтэл, доголдлыг шуурхай засварлах нь
миний үүрэг. Хэрв системд алдаа илэрвэл мэдээлэл шууд ирдэг учраас тухайн нөхцлөөс шалтгаалаад ганцаараа эсвэл хамт олонтойгоо очиж асуудлыг шийдвэрлэдэг. Энэ ажлыг компьютерийн суурь мэдлэгтэй хүн богино хугацаанд суралцсан гүйцэтгэх боломжтой. Шинэ технологитой ажиллах нь өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгож байгаа учраас надад сонирхолтой санагддаг. Өдөр бүр шинэ зүйл сурч асуудлыг бодитоор шийдвэрлэж байгаа нь ажлыг илүү үн цэнтэй гэж мэдрэхэд хүргэдэг. Олон хүн хиймэл оюун ухаан ажлын байрыг орлоно гэж болгоомжилдогч үнэн хэрэгтээ энэ технологи нь ажлын байрыг орлох бус шинэ боломж, шинэ мэрэгжил илүү тэгш оролцоог бүрдүүлж байгаа юм. Хамгийн гол нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаж харахаас илүү мэрэгжлийн боловсон хүчин гэж үнэлэх хандлага төлөвшөж эхэлсэн нь тэдний нийгмийн оролцоо, амьдралын чанарт эергээр нөлөөлж байгааг илтгэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд шууд зуучлахаас өмнө Гянги аймгийн Өмд Үсгийн мэрэгжлийн ур чадвар хөгжлийн төвд тусгайлан боловсруулсан сургалтын хөтөлбөр бэлтгэдэг. Энд тэд мэрэгжлийн ур чадвар эзэмшиж AI технологиг ашиглан ажиллах арга барилд суралцсны дараа хөтөлбөрийн зах зээлд гарч бие даан ажиллах боломжтой болдог байна. Манайх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага. Тухайлбал хиймэл оюун ухаанд тулгуурласан боловсрол олгох нь чухал ач холбогдолтой болоод байгаа энэ үед. Тусгай хэрэгцээт хүмүүсийг хиймэл оюун ухааны хөгжлөөс хоцроолгүй сургах, ажил амьдралд ашиглах боломжоор хангахын төлөө ажиллаж байгаамаа. Ерөнхийдөө робот техник болон хиймэл оюун ухааны чиглэлээр суралцсан хүмүүс ажилд орох магадлал өндөр байдгийн зэрэгцээ ажлын байран дахь сэтгэл ханамжиж их өндөр байдаг. Жишээлбэл эмнэлгийн бүрэн автомат систем нэвтрээгүй роботуудын хоорондын уялдаа холбоог хангах ажлыг энд суралцсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйцэтгэж байгаамаа. 사실 저희가 장애가 있다고 해서 특별하게 다른 내용들을 가르치는 것은 아닙니다. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсрол олгох үйл явц нь бусад суралцагчдынхтай адилхан. Гэхдээ тухайн хүний онцлогт нийцүүлэн илүү наривчилсан давтамжтай сургалтын арга барил шаардлагатай байдаг. Сүүлийн үед бид хиймэл оюун ухаанд суурилсан аппликейшнуудыг ашиглах сургалт төлхөө явуулж байна. Эдгээр систем нь олон төрлийн үйлдэл цэстэй учраас алхам бүрийг дэлгэрэнгүй тайлбарлан заах шаардлага гардаг юм. Гэсэн хэдий ч суралцагчид технологиг амжилттай эзэмшиж өдөр тутмын хэрэглээ болон ирээдүйн ажил мэргэжилтэд ашиглах боломжтой болж байгаа юм. Хиймэл оюун ухаан суурьт нийгэмд шилжиж байгаатай холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй, тэр дундаа оюуны бэрхшээлтэй, аутизмын хүрээний эмгэгтэй иргэд нийгэмд идэвхтэй оролцох таатай нөхцөл бүрдэж байна. Урд нь хүндрэлтэй санагддаг байсан их зохиох, PowerPoint бэлтгэх, илтгэл тавих, цаашлаад робот ашиглах зэрэг үйлдэлийг хиймэл оюун ухааны тусламжтайгаар хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид маань бусдын адил чөлөөтэй гүйцэтгэх боломжтой болсон. Хиймэл оюун ухааны хөгжил нь ажлын байрыг булаах бус, харин харилцан бие биеэ нөхөж, зэрэгцэн орших чиг хандлага гэж харж байна. Хиймэл оюун ухааны жинхэнэ үн цэнийг хүн орлоготой биш, хүний мэдлэг туршлагыг улам бүр төгөлдржүүлэхэд оршдог. Энэ үзэл санааг бодиттой ажил хэрэг болгож байгаа газрын нэг бол Bicom компани. Үс уналтын төвшинг тодорхойлохдоо хуухны хэсэг бүрийн төлөв байдлыг харьцуулан шинжилдэг.
Таны шинжилгээний үр дүнгээс харахад хуухны бүх хэсгийн үзүүлэлт жигд байна л та. Энэ нь өсний уналт баг, хуух эрүүл байгааг илтгэж байгаа юм. Манай систем хиймэл оюун ухааны тусламжтайгаар арьс хуухны онцлогийг богино хугацаанд шинжилж хамгийн тохиромжтой зөвлөмжийг боловсруулдаг. AI 분석 분야에 있어서 비컨이라는 회사는 Манай компани K-Beauty Tech буюу гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Бид хиймэл оюун ухаанд суурилсан технологийн тусламжтайгаар арьс хуйхны төлөв байдлыг наривчлан шинжилж, хувь хүн тохирсон онцлогоо хийж зөвлөгөө өгдөг. Энэхүү технологи нь гоо сайхны үйлчилгээний чанарыг сайжруулахаас гадна оновчтой шийдвэрийг богино хугацаанд гаргах боломжийг бүрдүүлж байгаа юм. Бид үйл ажиллагаагаа эхлүүлэхдээ хамгийн түрүүнд өргөн хүрээний судалгааны өгөгдлөө цуглуулахад анхаарсан. Энэний зэрэгцээ Солонгосын томоохон эмнэлгүүдтэй хамтран ажиллаж, өвчтнүүдийн судалгааны мэдээллийг нэгтгэснээр томоохон өгөгдлийн сан буюу Big Data бүрдүүлсэн юм. Энэ мэдээллийг нас, хүйс, үндэс угсаа, арьс, үндэсний онцлог, амьдарч байгаа бүс нутгийн уур амьсгал зэрэг олон үзүүлэлтээр ангилан боловсруулсан. Ийхүү хуримтлуулсан мэдээлэл нь өнөөдрийн AI системийн үндсэн суурь болж байгаа юм. 특히 학생들 같은 경우는 학교에서 다양한 이론과 Манай компани Хамбом сургуультай хамтран ажиллаж байгаа нь онцгой ач холбогдолтой. Өнөө үед ажил олгогчдод онлын мэдлэгээс гадна үйлдвэрлэлийн орчинд ажиллах ур чадвартай боловсон хүчин илүү эрэлттэй байна. Иймээс бид гоо сайхан нүүр будалд зэрэг мэрэгжлийн сургалтын хөтөлбөрт AI технологио нэвтрүүлсэн. Үүний үр дүнд сурагчид сургалтын хугацаанд ажлын байранд ашиглагдаж байгаа системтэй танилцж, бодитик кейсээр ажиллах туршлага хуримтлуулж байгаа юм. Ингэснээр төгсөгчид зөвхөн мэрэгжлийн үнэмлэхтэй бус хиймэл оюун ухаанд суурилсан технологиг ашиглан хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөх чадвартай мэрэгжилтнүүд болон төлөвшөж байна. Тэдний хөгжүүлсэн AI технологи нь гоо сайхны бизнесийн салбарт амжилттай нэвтэрч, шинэ үн цэнийг бий болгоод зогсохгүй. Ирээдүйн мэрэгчлэнүүдийг бэлтгэх үүднээс боловсролын салбарт ч ашиглагдаж байна. Үүний нэг жишээ нь энэхүү технологиг сургалтын хөтөлбөртөө нэвтрүүлсэн Хамбом ахлах сургууль юм. 그래서 바로 오늘 우리가 사용할 AI 프로그램은 비컨이라는 한봉고등학교에 재학하고 있는 1학년 1반 함서영입니다. Би Хамбон сургуулийн гоо сайхны ангийн 1-р ангид суралцж байна. Манай сургууль хиймэл оюун ухаанд суурилсан сургалтын арга зүйг нэвтрүүлснээр суралцах хуулийн утсыг илүү сонирхолтой болгосон. Хичээл дээр онлайн мэдлэг эзэмшихээс гадна практик сургалтад онцгой ач холбогдолтой. Дадлаг хийх орчин, техник, тоног төхөөрөмж бүрэн хангагдсан болохоор сурах зүйлээ шууд туршаад хэрэгжүүлэхэд ур чадвараа хөгжүүлэхэд боломжтой байдаг. Иймээс энэ суралцах хугацаа бүр маань миний ирээдүйн мэрэгжлийн суурийг бат бөх тавьж байна гэдэгт итгэлтэй байна. 한봉고등학교 뷰티아테카 교사 Манай сургууль Кёнги мужийн боловсролын газраас хэрэгжүүлдэг ирээдүйн мэрэгжилтэн бэлтгэх хөтөлбөрт сонгогдоо оролцож байгаа юм. Энэ хүрээнд Bicon компани хиймэл оюун ухаанд суурилсан системийг сургалтын үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн. Энэ технологи нь сурагчдад зөвхөн онлайн мэдлэг олгохоос гадна нийгэмд ашиглагдаж байгаа бодит системээр ажиллах боломжийг бүрдүүлдэг юм. Энэний үр дүнд сургалтын чанар маань сайжирч, хүүхдүүдийн сурах идэх, бүтээлч сэтгэлгээ мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Гоо сайхны мэрэгжилд өнгөний зөв сонголт хамгийн чухал чадваруудын нэг байдаг. Өмнө нь ямар өнгө тухайн хүнд илүү зохихыг туршлага мэдрэмжээрээ л тодорхойлдог байсан бол өнөөдөр хиймэл оюун ухаан тухайн хүний нүүрний өнгө, арьсны онцлог, дүр төрхийг богино хугацаанд шинжилж хамгийн тохиромжтой сонголтыг санал болгодог болсон. Тийм учраас маш сонирхолтой, үр дүнтэй сургалт болдог. 지금
사실 현재 미용실이 Өнөөдөр гоо сайхны үйлчилгээний байгууллагууд ч энэ системийг үйл ажиллагаанд ашиглаж байна. Тухайлбал өсчин үйлчилгээ үзүүлэхийн өмнө үйлчлүүлэгчид ямар үсний өнгө зохиох вэ гэдгийг Beacon application ашиглан тодорхойлдог болсон. Мөн манай сурагчид ч гэсэн сургалтын явцдаа энэ технологиг эзэмшиж байгаа учраас төгсөөд ажлын байранд шууд ажиллах чадвартай мэргэжилтэн болон төлөвшөж байна. Түүндээ ч бүрэн итгэлтэй байна. Боловсролын яам ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгын хүрээнд хиймэл оюун ухаанд суурилсан боловсролыг тэргүүлэх бодлого болгон хэрэгжүүлж байна. Геонгийн мужийн боловсролын газар энэ бодлогыг мэрэгжлийн ахлах сургуулиудад манлайлан хэрэгжүүлж AI технологиг сургалтын орчинд өргөн нэвтрүүлж ингэснээр боловсролын байгууллагуудыг үйлдвэрлэл, бизнесийн орчинтой шууд холбож сурагчдыг ирээдүйн хөдөлмөрийн зах зээлд шаардлагатай ур чадвараар бэлтгэж байна. Tune Square компани хөгжүүлж байгаа хиймэл оюун ухаан нь зураач, зохиолчийг орлох зорилготой биш. Харин хүн бүрийн бүтээл санааг бодиттой бүтээл болгон хөгжүүлэхэд туслах, ухаалаг хамтрагч болохыг зорж байна. Текст санаа төсөөллийг AI-ийн тусламжтайгаар комик, зураг төгөөлөг болон хувиргах энэхүү технологи нь бүтээлч байдлыг дэмжиж хэн бүхэнд өөрийн түүхийг илэрхийлэх шинэ боломжийг нээж байна. 저희가 한국에서도 선생님들한테 Бид уран бүтээлчдийн ажлыг хөнгөвчлөх зорилгоор хөгжүүлсэн технологи цаашлаад сургалтын төсөл болгон өргөжүүлсэн. Ингэхдээ багш өөрөө технологиг бүрэн эзэмшсэн тохиолдолд сурагчдад үр дүнтэй заах боломж бүрдэнэ гэж үзсэн учраас боловсролын салбарт хэрхэн ашиглах, мөн веб түүнийг хүүхдүүдэд хэрхэн ойлгомжтой хялбар байдлаар хүргэх талаар багш нартай хамтран хөгжүүлсэн юм. Мөн бид боловсролын байгууллагуудтай хамтран ажиллахдаа багш нарт зориулсан платформ, сургалт хэрэглээний системийг үн төлбөргүй олгодог. Энэ тийм болохоор Монгол улсад ч олон улсын сургалтын хөтөлбөртэй болон Солонгос хэлний сургалттай хэд хэдэн сургууль манай системийг ашиглаж байна. Бидний зорилго бол зөвхөн програм хангамж нийлүүлэх биш. Харин багшийг чадварчулж, улмаар сурагч бүрийг хиймэл оюун ухааныг зөв ашиглаж чаддаг иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах юм аа. Хамбом ахлах сургууль нь Tune Square компани хөгжүүлсэн технологиг худалдан авч сургалтын хөтөлбөртөө хэрэгжүүлж байна. Ингэснээр тус компани хөгжүүлсэн програм ирээдүй болсон хүүхэд багчуудад суралцах, хиймэл оюун ухааныг бүтээлчээр ашиглах үе таалгыг нээж өгöd байна. Ирээдүйд хүүхдүүд хиймэл оюун ухаантай зэрэгцсэн аж төрх нь гарцаагүй болоод байгаа тул хамгийн зөв зүйтэй алхам болж өгөхэд хол зөрөхгүй үзье. 저는 학교 들어와서 한 3년 정도 그리고 Би Хамбом сургуулийн 6 ангид суралцаад 3 жил болж байна. Энэ хугацаанд хиймэл оюун ухааны технологиг бүтээлч үйл ажиллагаанд ашиглаж сурах шинэ боломж бүрдсэн. AI технологи нь миний төсөөлөл, шин санааг богино хугацаанд дүрслэх боломжийг олгодог юм. Ингэснээр техникийн ажил зарцуулах хугацаа багасч, бүтээлийн агуулга санаагаа хөгжүүлэхэд илүү төвлөрдөг болсон. Мөн хиймэл оюун ухааны тусламжтайгаар өнгөний шийдэл, дүрслэл, зохиомжийн олон хувилбаруудыг богино хугацаанд туршиж үзэх боломжтой. Энэ нь бүтээлээ илүү баялаг, өргөн сэтгэлгээгээр хөгжүүлэхэд бодиттой дэмжлэг болж байна. Хиймэл оюун ухааны хэрэглээ зөвхөн боловсрол, эрүүл мэндийн салбараар хязгаарлагдсангүй. Хүний амьнаас аюулгүй байдалтай шууд холбоотой онцгой байдлын салбарт ч AI технологи шин шийдлүүдийг авчирч байна. Тэдгээр нэг нь аврах ажиллагаанд хүний хамтрагч болон ажиллах хиймэл оюун ухаанд робот юм. 이게 사실 이게 본부에서 Улсын хэмжээнд хиймэл оюун ухаанд суурилсан шинэ технологиг төрийн байгууллагуудад хэрхэн нэвтрүүлэх, ямар хэрэгцээ шаардлага байгааг засгийн газрын түвшинд тодорхойлон ажилладаг. Манай байгууллагад ч гамшигтай тэмцэхэд шаардлагатай дэвшилтэй технологиг судалдаг тусгай баг байгаа. Тэд дэлхийд хөгжиж байгаа шинэ технологиг судалж, бидэнд тулгамдж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжийг эрэлхийлдэг.
Судалгааны үр дүнд үндэслэн шаардлагатай технологи тоног төхөөрөмжийг хөгжүүлж бодит хэрэглээнд нэвтрүүлдэг. Энэхүү роботын хамгийн чухал үүрэг бол гал сонирхогчдын аюулгүй байдлыг хамгаалах юм. Гамшигын голомтод роботыг хамгийн түрүүнд оруулж, галын нөхцөл байдал, хийн алдагдал болон орчны эрсдлийг хэмждэг. Мөн дулаан мэдрэгчээр амьд бид байгаа эсхийг илрүүлж, хэдэн хүн аврах шаардлагатайг тодорхойлдог. Ингэснээр аврах ажиллагаа илүү шуурхай, аюулгүй болж байна. 이재명 정부의 AI 기본사회 Ижимэний засгийн газар хиймэл оюун ухаанд суурилсан төрийн бодлогын хүрээнд онцгой байдлын салбарыг AI робот дэвшилтэт техникээр эрчимтэй шинчилж, эдгээрийг төрөл бүрийн гамшигын үед үр дүнтэй ашиглаж байна. 저희 이제 지난 12월에 저희 이번 이재명 정부 들어서 Энэ бол өнгөрсөн оны 12 дугаар сард одоогийн засгийн газрын үед шинээр нэвтрүүлсэн жолоочгүй гал унтраах робот автомашин. Роботыг радио давтамжаар нээлттэй талбайд 5 км хүртэлх зайнаас удирдах боломжтой учраас аврагчид галын голомтод биечлэн орохгүйгээр ажиллагаа явуулна. Мөн төхөөрөмж нь ус шүршгээс гадна үзэгдэх орчныг сайжруулах камертай болохоор өтгөн утаа үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ч объектыг тодорхой илрүүлж алсаас таналт хийх боломжтой. Энэ камер нь AI технологитой хослон ажилладаг бөгөөд дүрсийг боловсруулж хүн болон бусад биетийг илүү тод ялган харуулдаг. Иймээс ийм технологи нь эрчимтэй хөгжиж байгаа Physical AI буюу физик орчинд ажилладаг хиймэл оюун ухааны бодит хэрэглээний нэг жишээ юм. 저희 일단 무인 수방 로봇 같은 경우는 속도가 한 50km까지 Энэхүү робот цагт 50 км хүртэл хурдалж, урд байрлах 65 мм-ийн усан буугаар гал унтраах ажиллагаа гүйцэтгэдэг. Хажуу талын үзэгдэх орчныг сайжруулах камерын тусламжтайгаар өтгөн утаан дундаас хүн ирэн хайх ажиллагааг илүү үр дүнтэй явуулах боломжтой. Бас дууд холбооны системээр алсаас мэдээлэл дамжуулж, GPS болон холбооны төхөөрөмжийн тусламжтайгаар нээлттэй талбайд 5 км-ийн радиуст доктортой ажилладаг. Роботын урд хэсэгт байрлах өөрийгөө хөргөх усан хөшгөний систем нь 900 хэм хүртэлх өндөр температуртай орчинд ч хэвийн ажиллагааг хангадаг. Ийм жолоочгүй роботыг ашигласнаар өндөр эрсдэлтэй нөхцөлд иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахын зэрэгцээ гал сонирхогчдын амь насыг хамгаалах боломж бүрдэж байгаа. Хиймэл оюун ухааны технологи хөдөө аж ахуй тэр дундаа сүүний фермийн өдөр тутмын үйл ажиллагаанд өргөн нэвтэрч байна. AI нь үнэ бүрийн эрүүл мэндийн хөдөлгөөн, эдэж тэжээлийн хэрэглээ, сайлын хэмжээ зэрэг мэдээллийг бодиттой цаг хугацаанд хянаж, өвчлөлийн эрсдлийг эрт илрүүлэх, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Ингэснээр фермерүүд өгөгдөл суурилсан шийдвэр гаргаж илүү үр ашигтай, тогтвортой аж ахуй эрхлэх боломжтой болжээ. Энэ бол өдөр тутмын сүүний гарцын мэдээлэл байна. Энд байгаа цэгвэр нь нэг үнээг төлөөлнө гэсэн үг. Үнэ бүр өдөрт хэдэн литр сүү өгч байгаа өгөгдлийг байнга хинж, үнэ тус бүр дээр наривчилсан малгайны менежмент хийж байна. 여기 스마트 낙농단지는 Энэхүү сүүний чиглэлийн ухаалаг зохицолбор нь мянган толгой сайлын үнэ өсгөн үржүүлж байгаа бүгд наримдах Солонгос улсын хамгийн том ферм юм. Өдөрт үйлдвэрлэдэг сүүний хэмжээ 30 тонн. Энэхүү 30 тонн нь манай улсын Чежүү арлын нийт сүүний гарцын 84 орчим хувийг эзлэх хэмжээний үзүүлэлттэй.
Энэхүү ухаалаг зохицолборт 9 фермер өрх одоогоор үхрээ гэрээгээр нийлүүлж бид өсгөн үржүүлж байна. Энгийн фермүүд өдөр дунджаар 33 литр сүү сааж авдаг бол манад өдөрт дунджаар 35 литр сүү саадаг. Ийхүү олон толгой маллахын зэрэгцээ сүүний гарцыг өндөр түвшинд хадгалж чадаж байгаа шалтгаан нь смарт ферм технологиг ашиглаж байгаатай холбоотой. Юуны өмнө смарт ферм нэгдэхийг хүссэн малчид хүсэлтээ гаргаж бүртгүүлдэг. Улмаар шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд өөрсдийн үхрийг энд авчирч хамтран өсгөж үржүүлээд үйлдвэрлэсэн сүүнээс олсон ашгийг өрөх тус бүрээр малын тоо толгоогоор нь тооцож хуваарлан ашгаа хуваадаг бүтцтэй гэж ойлгож болно. 대한민국 정부는 기후변화, хөдөө аж ахуйн яамнаас гаргасан бодлогын хүрээнд улсынхаа мал аж ахуйн хүрээлэнгд дэмжиж ажиллах тал дээр онцгой анхаардаг. Нэгдүгээрт мал аж ахуйн салбарт шаардлагатай хамгийн сүүлийн үеийн багаж тоног төхөөрөмжөөр хангах. Хоёрдугаарт ирээдүйн технологиг нэвтрүүлэх. Гуравдугаарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх гэсэн 3 чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. Бүгд найрамдах Солонгос улсад хөдөө аж ахуйн уламжлалт арга барилаас сайжмаар татгалзаж, биг дата болон хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг үйлдвэрлэлийн шин шатанд шилжиж байна. Цагаагаар туршлага, мэдрэмжид тулгуурлан шийдвэр гаргадаг байсан тохиолцоог өгөгдөл суурилсан AI технологи орлож, үйлдвэрлэлийг илүү оновчтой, тогтвортой болгожээ. Төрөөс байгуулсан ухаалаг фермийн дэдвэтэц сургалтын тогтолцооны ачаар хөдөө аж ахуйн туршлагагүй залуусч, AI технологи өгөгдөлд тулгуурлан бизнесээ эхлүүлж, орон нутагт доктортой ажиллаж, өндөр орлоготой ферминг эзэн болон хөгжих боломж бүрдэж байна. 저는 사실 전에 공무원을 했어요. 네, 농촌 지도사. Би өмнө нь төрийн албан хаагч байсан. Хөдөө аж ахуйн зааварлагчаар ажиллаж байхдаа залуу тариаланчдад зориулсан төсөл хөтөлбөрүүдийг биечлэн хэрэгжүүлдэг байлаа. Төсөл хэрэгжүүлэх явцдаа залуучуудад чиглэсэн засгийн газрын дэмжлэг маш сайн байгааг анзаарсан. Тэрхүү залуучуудын хөтөлбөрт хамрагдах насны хязгаар дуусахад надад хэдхэн жил үлдсэн байсан учраас хэрэг би энэ салбарт орох бол эртхэн орвол илүү хэрэгтэй юм байна гэж бодоод смарт фермд ирсэн. Энэхүү смарт фермийг сонгох болсон шалтгаан нь дүү маань миний өмнөх ээжинд энд суралцаж төгссөн. Төгсөөд энэ түрээсийн хүлэмж ажилуулан өөрийн гэсэн орлогоо бүрдүүлээд явж байсан нь надад маш эерэг сэтгэл төрүүлсэн. Яг тэр үед төрийн албан хаагчийн тэтгэврийн талаарх асуудалч хурцаар яригдж байсан үе таарч тэтгэврийн сан шавхагдах магадлалтай байсан болохоор би 60 нас хүртлийн ажиллаад тэтгэврт гарсныхаа дараа ч хийх зүйлтэй байх ёстой юм байна гэж бодоод тэтгэврт гарахдаа санаа зовхгүйгээр юу хийж чадах вэ гэж эргэцүүлэх үед хөдөө аж ахуйн салбар зүгээр юм байна гэж шийдээд энд орж ирсэн. 그리고 전국 4대 혁신밸리에 동일하게 조성된 핵심 시설들이 있습니다. Орон даяар манайхтай адилхан системтэй 4 парк ажиллаж байдгийг нэг нь манайх. Парк маань 1-р туршилтын хэсэг, 2-р түрээсийн хэсэг, 3-р big data төв, 4-р боловсон хүчин бэлтгэх хүний нөөцийн сургалт явуулах гэсэн 4 үндсэн хэсгээс бүрддэг. 네, 안녕하십니까. 저는 Миний хувьд Санжуу смарт фермийн паркт туршилт хийж байгаа техникийн компанийн төлөөлөгч байна. Манай компанийн туршилт хийж байгаа гол зорилго нь энэ паркт дутагдаад байгаа хүний нөөц, боловсон хүчнийг орлох, үр дүнтэй ажиллах технологиг бүтээхээр ажиллаж байна. Хиймэл оюун ухааны хөгжил дэлхийн нийтийн өмнө шинэ боломж төлөвгүй шинэ зорилтыг ч авчирч байна. Гэвч бүгд найрамдах Солонгос улсын туршлагаас харахад AI-ийн жинхэнэ үндэс нь хүнийг орлоготой биш, хүний чадвар, бүтээл сэтгэлгээ, аюулгүй байдал, амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршиж байна. Эрүүл мэндээс эхлээд боловсрол, онцгой байдал, хөдөө аж ахуй, бүтээлч үйлдвэрлэл хүртэл нийгмийн бүхий салбарт хиймэл оюун ухаан хүний хамтрагч болон хөгжиж байна. Технологиор зорилго биш, харин хүн бүр илүү аюулгүй, илүү хүртээмжтэй, илүү чанартай амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгсэл гэдгийг бүгд найрамдах Солонгос улс бодитоор харуулж байна. AI-ийн ирээдүй ямар байх нь зөвхөн технологийн хөгжлөөс бус, түүнийг хүний төлөө хэрхэн ашиглахаас шалтгаална. Магадгүй ирээдүйн хамгийн ухаалаг нийгэм гэдэг нь хамгийн олон роботтой нийгэм биш, харин хиймэл оюун ухааныг хүний сайн сайхны төлөө хамгийн зөв ашиглаж чадсан нийгэм байх үзье.